Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Баянгол дүүргийн 4-р хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 мянга гаруй иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 4-р хороонд хийсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг хүргэж байна. Автозам зогсоол игнээ тусгаарлагч. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилд 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөтгөн шинжлэх ажлыг хийлээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 4-р хороонд 13, 14, 15 дугаар байр орчмын автозамыг шинжилэн засварласан бол 11, 12 дугаар байрны дунд автозогсоол хийв. Замчдын гудамж болон Хамбүрэгдээ дэлгүүрийн зүүн талд 110 м автозамын игнээ тусгаарлагч, ган зам гудамж оюут зочид буудлын зүүн талд 48 м игнээ тусгаарлагчдыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Явган хүний зам хаалт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршил 3500 м2 явган хүний зам шинээр тавих болон өргөтгөн шинжилсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 4-р хороонд Баретагийн зүүн талд явган хүний зам шинээр хийв. 11, 12 дугаар байрны дунд явган хүний зам тавилаа. Замчдын гудамж газар шилтгэн төвийн баруун талаас Батхан зочид буудал хүртэл 48 м явган хүний замын хаалтыг шинээр тавив. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэж байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 4-р хороонд 3 дугаар байр, 5 дугаар байр, сотын 4-р байрны дээврийг засварлан шинжилв. Тогтчлт ногоон байгууламж. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажил хийснээс гадна 10 хорооны 14 байршилд 3500 м2 явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 4-р хороонд 20 дугаар сургуулийн урд гараж буулгасан талбайд тогтчлт хийв. 2 дугаар байрны урд хөлбөмбөгийн талбайд тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийв. 4-р хороонд нийтдээ 4 байршил ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. 58 дугаар байрны урд талд 28 гацуур, 3-4 дугаар байрны дунд 12 ширхэг гацуур, 1-2 дугаар байрны баруун талд 8 ширхэг гацуур модыг тарьж, оч болон ган хэлхээс сөөхөд хүлээлгэн өглөө. Боловсрол. Баянгол дүүрэгт энэ онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан, сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Мөн Баянгол боловсрол хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалны шалыг солих бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 20 дугаар сургуулийн спорт заалны шалыг агч мотор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар, спорт заалны дээвэр засварыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус тус хийж гүйцэтгэв. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.